хурааж чадах уу гэж асуусан баха хүн надаас. Үгүй ерөөсөө чадахгүй. Тэтгэлэг авч чадаагүй. За би яагаад тэтгэлэггүй байгаа? Би яагаад тэтгэлэг авч чадаагүй вэ гэвэл агентлагийн буруу бас болоод тэтгэлэг авч чадаагүй. Амар муухай юм харж байгаа муухай тий. За та яах вэ? Тэр интернетээр хэлж байгаа шиг одоо зөвхөн тийм сайхан юмнууд байдаггүй юм шүү. Муу зүйл мэдээ сөрөг зүйл бол зөндөөс яг ингэдэм байна гэдэг үннийг хэлэхэд та нарт ингэ сууж байна. За сайн уу энэ өдрийн мэндийг хүргэе. Орой үед агай их бичлэг оруулж байна тий. Ер нь бол шалгалт эхэлсэн. Шалгалтандаа бэлтэнгээ. Би бас нэг Японы хичээд бэлдээд байгаа гэсэн шүү дээ. Тэр бас аюу их цаг ордог. Тэгээ бас нэг блог энэ төр бичээд ингээд аюу олон юм давхцаад ингээд явж байгаа. Хүмүүс аюу хэрэгтэй юм шиг санагдаад ямар нэг халуун дээр гэдэгчлэн одоо халуун дээр байгаа дээр нь мэдээллүүдийн хурд өгөөд ингээд явчих гэж бодоод ерөнхийдөө ингээд хийгээд байгаа шүү. Инерц гэдэг үл инерцээ ингээд алдчихаар алдснаас олж байгу муухай ирсэн шүү дээ. Өмнөх бичлэг дээр Uniqlo-гийн хувцас санал болгодог бичлэгэн дээр айгу муухай ярьсан. Тэр чинь ингээд ерөөсөө бичлэг хийгээгүй байж агаад ярахаар тийм юм болж байгаа байхгүй. Ер нь л энэ инерц алдахгүйгээр бас өөрийгөө хэр их одоо тий бүтээмжтэй ажиллаж чаддгийг гэдгийг бас өөрийгөө сорж байгаа учраас олон юмнууд давхар хийгээд ингээд явж байгаа. Өнөөдөр та нарт болохоор юу ярих гэж байгаа вэ гэхээр дал ийм сул талууд та нартай дурдъя гэж бодоод за би яг өмнө нэг Япон, Италийн ерөнхий нэг ялгаануудыг нөө анх ирчээд 3 сарын дараа ирчээд ярьж байсан. Одоо болохоор ерөнхийдөө миний анзаарэгдэж байгаа Италид ирээд оюутан хүний хувьд за би оюутан гэж хэлж байгаа шүү. За оюутан хүний хувьд ер нь Италид сурахад юу ямар юм бэ гэдгийг зүгээр хамгийн сул талуудыг нь би бүгдийг нь ярина. Сайхан талуудыг нь дараа нь ярьж болно. Тэгэхээр би сул талуудыг нь ярьчих гэж бодож байна. Сайхан талууд нь бол зөндөө их интернетээр явж байгаа шүү дээ. Нөгөө сургадаг энэ тэтгэлэгтэй энэ тайванлгийн Италчин аялахад үнэхээр Европын Шенгений орноор ингээд аялах хаашаа чамаагүй аялчин Италич гэсэн өөрөө хаашаа чамаагүй аялахад хот болгоны үзэх юмтай гоё. Тэгэл хоол намттай гэл дандаа сайхан юмнуудыг нь ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор би та нарт сул талуудыг нь яг ингээд надад тохиолдож байгаа болон эргэн тойрондоо тохиолдож байгаа монголчуудын жишээн дээрээс яг ингэдэм байна гэдэг үннийг хэлэхэд та нарт ингэ сууж байна. Хэдүүлээ эхлэе. За би ер нь бол тэгээ таны ирж байгаа одоо Итали ирж байгаа хүн байх юм бол зориг чинь мохоох гэж ерөөсөө энэ бичлэг хийгээгүй шүү. Танд сануулах гэж тий санаа юм байдаг шүү гэж бас жоохон ч гэсэн энд амьдарч байгаа хүн оюутан хүний хувьд энд амьдарч байгаа хүний хувьд хэлэх гэж юм бичлэг хийж байгаа шүү. Тэгэхээр би таныг ерөөсөө талстаа муухай битгий иер гэж ерөөсөө хэлээгүй. Иймэрхүү асуудлууд бол байгаа шүү л гэж би танд анхааруулж хэлж байгаа гэдгийг ойлгоорой. За ер нь надтай айгүй энэ тэндээс холбогдож байна л да. Би ер нь бол яг би өөрөө Японд амьдарч байсан болохоор Японд байгаа хүмүүс энэ төр надтай айгүй холбогдож байна. Би ингээ Итали руу явах гээд ингээ сонирхож байгаа. Ингээ холбогдож байна. За би тэр хүмүүсийг бол үнэхээр ойлгож байна. Яг Японд ч өөрөө айгүй тийм хурдан шуурхай ингээл хитрхи дүрм журмд баригдсан, хитрхи нэг юмд хайрцагцсан юм шиг мэдрэмж төрүүлдэг болохоор Японоос бүр шал өөр юм тайван, тэг юм чийл, ийм усад ингээд ирээд бас сургуулийн өнгөө энэ төр гэхээр нөгөө зурган дээр харагдчихгээл гоё газар руу ирнэ гэж бодоод байгаа юм шиг байгаа. Тийм тэгээ Японоос ирмээр байна гэсэн хүмүүс надад руу айгүй холбогдсон байсан. Тийм болохоор би бас яг Италич ийм шүү гэдгийг ерөнхийдөө бол анхааруулах байдлаар дандаа сөрөг юмнуудыг ярих гэж байгаа шүү. За би ерөөсөө Италиг муулаагүй шүү. Ямар ч улс оронд сайн тал байгаа, муу тал байгаа. Ямар ч улс оронд төгс орон гэж хизээж байхгүй. Та өөрөө л миний зүгээр анзаарсан юм гэх мэт би бас өөрөө энэ төрөөр ингэ явж байхад өөрөө л өөрийгөө засаж тий өөрөө байгаа орчиндөө сайхан амьдрахгүй бол хашаач явсан та яг л адилхан л одоо тийм ач аргалгүй мэдрэмжтэйгээ байгаад байдаг юм шиг бол санагдсан. Хувь хүний өөрийгөө ойлгосон ойлголтон дээр гэх юм уу. Надад одоо энд ингээ хэцүү байна. Энд амьдрал болохгүй байна. Одоо тэгвэл өөр жишээ яв гэдэг. Одоо чинь одоо бүр дэлхий чинь тий бараг л чавтгаа болж штий. Хүн дуртай газар руу явж гин. Дуртай газар очиж ажиллаж гин. Өнөөдөр Европ цэрэнгүүтээ маргааш Аз цэрэх ийм боломжоор дүүрэн болсон энэ үед хүмүүс иш тишээ одоо тий явхад амар болсон байна л да ялцчихгүй. Бодоход айгүй амархан байгаа. Тэ өнөөдөр Япон за би одоо Японд амьдарч байгаа. Би өөр жишээ явъя. Тэнд л гоё хүмүүс гоё амьдраад байх шиг байна. Тэнд л гоё боломж байгаад байх шиг байна гэж бодогддог. Энэ хувьд бол ялцчихгүй бодогддог. Гэхдээ амьдрахад төгс улстай ойрхон улс бол би Японыг хэлнэ. Тэгэж хүнд таардаг улс гэж байгаа би өмнөх бичлэг дээр ярьжсэн. Таардаггүй энэ төр улс гэж байгаа. Тим нарийн төлөв хэдүүл ороод яхав тий. Сул талуудын ярина л да байр хайхад хэцүү тэгэхэд хэцүү ингэхэд хэцүү гэх юм хүмүүс хэлнэ. Ингээд хэлэхээр хүмүүс доор айгуул өө би ингээл байр олцсон шүү дээ. Өө би ингээл тэтгэлгээ олцсон шүү дээ. Би ингээл тэтгэлэгтэй одоо амьдраа сайхан амьдарч шүү дээ гэж хүмүүс доор комент үлээж магадгүй. Мэдээж тийм хүмүүс байгаа. Одоо тий 100 хүнд мэдээж 10 байлгүй яг хөө тийм хүмүүс 20 байлгүй яг хөө тийм хүмүүс сайхан ёндоотой эсвэл өөртөө маш сэргэлэн эсвэл юм маш сайн судалж мундаг хүмүүс байгааг өвдөд байгаа. Гэхдээ миний одоо ярих чана гэх юм бол ерөнхийдөө ингээд асаар нь ингээд харах юм бол юу ямар хуу сул талууд байна гэдгийг би танад хэлье.
эхлэх гэж байна. За эхлэх гэж байгуу удаж чинь яагаад гэвэл дараа нь ингээ хүмүүс сэтгэлдээ айгу сонь сэтгэлүүд үлдээдэг болохоор тэрнээс өөрийгөө хамгаалах гэж иймэрхүү интро маягийн ингээд хийж байгаа шүү. Тэгээд одоо интернетээр л дүүрэн Итали руу ирүүлэх гэсэн тийм агентлагууд байгаа штэ. Эсвэл одоо подкаст байт юм уу хүү ер нь их болохгүй тэхгүй байх гэж хэлдэггүй штэ. Нэгт хоёрт агентлагууд өөртөө одоо тий өөртөө орлого олохын тулд хүүхдүүдийг хичээл зуучлахын тулд хамгийн сайхан бүхнийг яриад чин дээр нь цэцэг ургуулж агаад Европт сайхан байна, Италид сайхан байна гэж чихэн дээр нь цэцэг ургуулж агаад тэгээд энд ингээд айгу хэцүү байдалд орсон байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэр агентлагийн хэлж байгаа сайхан юмнуудыг мэдээж авах бодолцож үзэх хэрэгтэй. Тэгингээ бас ийм хэцүү юмнуудын бас байдаг шүү гэдгийг би анхааруулах гэдэг нь хийж байгаа байхгүй юу. Сайн нухацтай сайн бодож байгаа, янз бүрийн бичлэгийн төр үзэж агаад ирэхээс өмнө юмнуудаа сайн судалж байгаад одоо ягуугаа Италийн талаар ярьдаг чим энэ Итали гэдэг юм YouTube хаягтай Instagram-д ийм охин байдаг. Тэр охин энэтрээ сургалтын тэрийг авч байгаа ч юм уу гайгүй гэдэг байхгүй юу. Тэгээд сургалтын авч байгаа ч юм уу YouTube бичлэгүүдийн үзэж байгаа ч юм уу одоо над чиг Италид байгаа хүмүүсийн бичлэгийн төр үзэж агаад тэгээд сайн бодолцож байгаад ирээсэй л гэж би хүсэж байна. Би ч зөвөр айгу сэтгэлийн хуулиар хандсан. За хамгийн ихнийх нь болохоор Итали хэлний шаардлага, олон нийтийн үйлчилгээ, эмнэлэг, банк энэ төрт бол ер нь л англи хэл байхгүй тий. Ер нь л англи хэл байхгүй. Тэгэхээр өдөр тутмын амьдралчин бол заавал англи хэл хэрэгтэй болж байгаа гэсэн үг байхгүй юу? За хоёрт нь болохоор Итали хүмүүс англи хэл байхгүй. Итали хэлтэй аль болох А2 ч юм уу тийм төвшөнтэй ирээсэй гэж хүсэж байна. За их сургуулиуд нь яг одоо Италичуудын ер нь бол хичээлүүд нь их сургуулиуд нь англи хэл дээр хичээлүүдээ заадаг хувьд бол заадаг. Итали хэлгүй бол Италид ажил олоход маш хэцүү. Италид мөнгө хурааж чадах уу гэж асуусан баха хүн надаас үгүй ерөөсөө чадахгүй. Яг чаддаг хүн байж магадгүй шүү. Би одоо энэ дээр ингээл чадахгүй гэж хэлж байгаа, болохгүй гэж хэлж байгаа тэрийг болгоцсон чадсан хүмүүс бол байгаа шүү дээ. Гэхдээ ерөнхий масаас нь харах юм бол Итали хэлгүй бол цагийн ажил гэж байхгүй. Одоо Японд бол part time job гээд Arubaito гээд цагийн ажил айгүй олдод сайтай нормал зүйл хийдэг шүү дээ. Италид болохоор нормал зүйл биш байхгүй юу? Италичууд өөртөө айгүй тэмчихэл шүү дээ. Оюутнууд нь ч гэсэн өөртөө айгүй тэмчихэл. Тэгэл эцэг нэртэйгээ амьдардаг. Ерөнхийдөө Италичууд бүр 20 30 хүртлээр бараг эцэг их нэртэйгээ амьдардаг. Тэгээж мөнгө хураа, ингээд тий гэсэн тийм амар газууд шиг тийм зан чанар байдаггүй юм билээ. Айгүй тэмчихэл хүмүүс байд юм билээ. Итали профессоруудын англи хэлний хандлагыг амар хэцүү. Ойлгоход айгүй хэцүү. Италийн их сургууль нь хичээлдээ суусан ч болно, суухгүй ч байсан болно. Манай Азууд бол хичээлдээс сууснаар нь дүн гаргадаг штеп. Эрдсэн сайн байх юм бол дүнд нь нөлөөлдөг штеп. Итали болохоор тийм юм байдаг байхгүй. Та суусан ч байсан, суухгүй ч байсан бол хамгийн гол нь шалгалтын дээр л онц авах хэрэгтэй байдаг байхгүй шалгалтаа өгтөө. Тэгэхээр ерөнхийдөө ингээд энд ирсэн байгаа хүмүүсийг гадаадуудыг ч гэсэн олцоод ирсэн ингээд ажиглахад ер нь л хичээлдээ ер нь бол нэг суугаад байхгүй. Тэгээ шалгалт өгөхөд ихэр шалгалтандаа бэлддэг. Тэгээ яагаад суудаггүй вэ гэвэл Италийн профессоруудын англи хэлнийх чадвар муу ойлгоход хэцүү. Тийм хичээлд бол хүн суухыг нэх бодохгүй шүү дээ тий. Шалгалт дээр ингээд чатаад ингээд яваад байвал. Тэгээд орон сууц олоход бол амар хэцүү. Байр олохоос айгүй муутай. Миний анзаарснаар энд ирсэн ихэнх хүмүүс хүнд 90% нь бол эхлээд ерөөс байраа олохгүйгээр ирээд буудалд эхний 1-2 сая энэ байрладаг. Эсвэл Airbnb-д байрладаг. Байр олох надад ч гэсэн байр олоход бүр маш их хэцүү байсан. Яагаад хэцүү вэ гэвэл ерөөдөө байр олох зал ерөөдөө бол муутай. Нэгт хоёр дахь юм бол гадаад хүмүүст нэг түрээслүүлэе гэж боддгоо. Гадаад хүн очиод байр асуух юм бол нэг өөр хэлнэ, өөр харьцна. Итали хүн очиод байрлуулах гэж очих юм бол бас нэг өөр харьцна. Тэгэхээр гадаад хүнд барилж байраа түрээслэхийг ер нь бол хүсдэг. Яагаад хүсдэггүй гэвэл бид нар Италиар нэгтэй сайн ярьж чадахгүй шүү дээ. Италиар ярихгүй болохоор чинь тэр байрны эзэнд нь төвөрдөн шүү дээ. Ингээд хийгээд мэдэхгүй. Тэгээд оюутан бид нар чинь орлого байхгүй болохоор байрны эзэдүүд нь орлоготой хүнд байр түрээслэмээр шүү дээ. Тэгэхгүй бол ингээд Италич амар скам байдаг байхгүй юу? Амар их скам байдаг болохоор скам байрны хамаагүй төлөхгүй бид нар ингээд төтгөлөө буцаад очивол яах юм те. Тиймэрхүү асуудлаас болоод Италичууд ерөнхийдөө бол гадаад хүнд байр түрээслэхийг хүсдэггүй. Тэгээд байр нь маш үнэтэй байдаг. Гадаад хүмүүс түрээслүүлсэн ч гэсэн. Гадаад хүнд окей гэсэн байрнууд нь бол үнэтэй байдаг. Тэгэхээр та хэрвээ байраа эртнээс олъё гэвэл Facebook-ийн группүүд дээр сайн хайгаад эсвэл байр зардаг одоо манай үнэгүй цэгийн мэн гэдэг шиг тийм байрны зарууд ордог тийм вебсайтаар нь ороод тэгээд хүмүүстэй сайн ярилцаад ингэж байраа олж болно. Тэгээд яг одоо шинэ Италийн сургуулиуд 9 сараас эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр оюутнууд 9 сард ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үед нь бүр ямар ч байргүй болчдөг. Тэгээд байгаа байрнууд нь айгүй үнэтэй мөртлөө байрнууд бол байдаг. Батлан даагч эсвэл орлогын баталгаа шаарддаг. Мэдээж том жижиг хотоос бол өөр байгаа шүү те. Тэрийг бас бодолцож үзээрэй. Милан, Ром, Флоренс гэдэг юм том хотуудад бол байр арай олдод сайтай байж магадгүй. Гэхдээ маш хүнтэй байх. Харин жижигхэн хотууд нь болохоор яг тийм хичээл хэвлэх үед энэ төр байрныхаа нь олдсон маш муу болоод ирдэг. Тийм болохоор шүү дээ. Одоо шинэ хэдүүлээ бодъё. 10 юм уу 9 сард хичээлд орохоор ирлээ гэж бодохоор 5 сараас ч юм уу 4 сараас ч юм уу
аль хэдийн байраа хайгаад Facebook-аар ч юм уу вебсайтаар хайгаад тэгээд тэнцэнээсээ байр аль хэдийн олоод 9 сарын 1-ээс орноо тохиролцуулах зүгээр байдаг. Вебсайтын доор тайлбар хэсэгтэр оруулчих за. За дараагийнх нь болохоор арьс өнгөөр ялгарлах асуудал бол байдгийн хувьд бол байдаг. Яг нь ер нь бол жижигхэн хотод амьдардаг. Би сая нэг Милан яваад ирсэн чинь цагаач нар юм уу? Италичууд бол биш. Цагаач нар энэ намаа ингээ харангуйтай. Та дуудаж муутай. Юм бол байдаг. За тэгээд би түрүү хэллээ шүү дээ арьс өнгөөр ялгарлаж ийн гэдэг чинь тэр байр хайхтар бас гарч ирж байгаа зү тий. За тэгээд ажил олохтой байж болж ийн. Үйлчлэгний газар үйлчлэгээ авахд бас арьс өнгөөр ялгарлах зүйлүүд их байгаа. Италичууд айгүй юм хур цааштай штэ ер нь юм айгүй чанга ярьсан хэлийгсний шууд хэлцдэг. За дараагийнх нь болохоор тэтгэлэг болоход бол та нарын бодож байгаа шиг тийм амархан зүйл бол биш ээ. Миний туршлагаас бол мундаг хүүхдүүд нь ч юм уу, азтай хүүхдүүд нь ч юм уу, одоо тийм хүүхдүүд нь бол мэдээж тэтгэлгийн олны төр курстэй бол авдаг. Тэрнээс сургуультай бэлдсэн хүүхдүүд энэ төр бол яг тэтгэлтэй хамаарч чадна. Одоо жишээ нь миний амьдарч байгаа Марка гэдэг энэ бүс байгаа байхгүй юу? Марка гэдэг бүст нь болохоор оюутнуудын манай Монгол оюутнуудын бичиг баримтыг зөвшөөрөхгүй байгаа. Тэрнээс олж манай зарим хүмүүс маань тэтгэлгээ авч чадаагүй. За би бас тэтгэлэггүй байгаа. Би тэтгэлгээ авч чадаагүй вэ гэвэл агентлагийн буруугаас болоод тэтгэлгээ авч чадаагүй. Амар том юм яриалстай лаг болно барилжтай л тавьчвал тийг нь гэлчгэн дээр цэцэг ургуулж байснаа. Бид нэр 9 сарын 20 гэ дедлайнтай байсан тэр хугацааг нь өөртөө мэдэхгүй. Тэгээ миний одоо манай монголчуудын бичиг баримтуудыг сүүлд нь явуулаад 9 сарын 20-ныхаа бүр цаана сүүлд нь явуулаад тэгээ бид нэр дедлайнасаа хоцроод тэгээ бид нэр бүгдээрээ тэр даяараа тэтгэлэггүй гэсэн баггүй юу. Тэгэхээр энэ агентлагийн буруу бас байгаа гэсэн үг. Агентлагийн бурууч байгаа бас нэг өөр монгол хүмүүс маань ч гэсэн энэ марк гэдэг тэр монгол хүмүүсийн бичиг баримтыг зөвшөөрөхгүй байгаа юм билий. Би тэр агентлагийн газартаа ингээд та нарын буруугаас бид нэр ингээд тэтгэлэг авч чадсангүй. За би яах вэ? Би болоод ингээд бас тий 20 нилийн гарцсан бид өөрийгөө аваад явчихна. Дөнгөж 10 жилээ төгссөн 17, 18-тай 19-тэй жоох хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм хүүхдүүдийг өстэй Итали мундаг гоё тэтгэлэг байгаа гэд ингээд авчирснаа эренгүүт нь амар үнэтэй байранд оруулангуудаа тэтгэлэггүй болгох юм чи юу гэсэн юм бэ те. Гэсэн чи тэтгэлэг байхгүй юм бол одоо хүмүүс яах гэж Итали ирж байгаа вэ? Тэтгэлэгтэй болохоор ирж байгаа шүү дээ. Тэтгэлэгтэй болохоор ирж байгаа ийм оюутнуудад тэтгэлэг өгөхгүй тэтгэлэгт одоо зуушлаад үг гэд бас ингээд мөнгө төлж авах чинь тэтгэлгийнх нь бичиг баримтаас ингээд дедлайнаас нь хоцроо тийм хариуцлагагүй. Тийм бас агентлагууд зөндөө байгаа манай монголоор дүр. Тэгэхээр одоо өөрөө чаддаг болдог бол ёстой. Өөрөө л уулнал бүх хариуцлагаа даагаад тэр 10-20 сая төгрөг төлсөн тэр мөнгөний хооронд өөрөө барилж аплайцсан бол хамаагүй дээр юм билээ тэр чимийн Итали тэр охин яаж аплайдах бүх юм ингээ заасан юм сургууль явуулдаг. Өөрөө тэгэж аплайцсан бол хамаагүй дээр би олоод яг үнийг хэлэхэд агентлагийн хүмүүсийг бол ерөөсөө зөвлөхгүй. Ер нь бол тэд нар бол үнэхээр хариуцлага үнэхээр муутай байдаг. Тэгэхээр бол хүн болгоо ирж байгаа хүн болгонд тэтгэлэг олтно гэж байхгүй нэгт. За тэтгэлэг авчлаа гэж бодъё тий. Яг нь бүр жижигхэн хотод бол одоо тэгээ яаж хийж байгаа тэтгэлэг нь хүрч магадгүй. Дотор байр, хоол энэ бүгдээр орсон тийм гоё тэтгэлэгч байна. Одоо миний амьдарч байгаа жижиг хотод болохоор манай Африкаас ирсэн нэг эмэгтэй найз маань тэтгэлгээ авсан. Дотор байранд байдаг. Хоол нь бас цаанаасаа ингээ хоол идчихдэг. Ингээ сайхан ингээ жижигхэн хотод тэгээд амьдарч болохын хувьд болт юм шиг байгаа. Бүр том хотод Милан, Флоренс гэдэг юм том хотуудад хүрээд ирэнгүүд болохоор тэтгэлэг нь хүрдэггүй гэсэн. Ер нь бол тэтгэлэг нь хүрдэггүй гэсэн. Яг тийм том хотууд ч болохоор англи хэлээр ажил хийх боломж их гарч иж магадгүй тий зөөгч ч юм уу, аята уугаагч ч юм уу, тиймэрхүү ажлууд бол гарч иж магадгүй. Гарч ирдэг гэж сонссон. Зохион байгуулалт айгүй муутай Италичууд бичиг баримтын амар удаан. Их сургуулийн захиргаа удаан ажиллах, хариу өгөхгүй байх гэдэг бол зүгээр л нормал зүйл. Агийн хуваар шалгалт үнэлгээний систем нь тодорхой бус ойлгомжгүй байх нь бол байгаа. Одоо шинэ миний хувьд яг Японоос ирсэн бүх юм ойлгомжтой, бүх юм тэнэг хүн харахад ч ойлгомжтой байдаг штеп. Тэгээд юмнууд айгүй хурд бичиг баримт энэ төр нь ерөнхийдөө айгүй хурдан. Манай монголч гэсэн юм дайггүй хурд штеп тий. Бичиг баримт нь бас айгүй удаан. Тэгээд шинэ би таанд жишээл оршин суухан үнэлэх гэж байгаа штеп. ID card гэсэн үг штеп. Би тэрийг одоо би 9 сард Италид ирээд ирснийхаа дараа 10 хоногийн дотор цагдаа дээр цаг авч байгаа байхгүй юу? Цагдаа дээр цаг авсан чинь цаг нь бүр 1 сард. 1 сарын дараа би цагдаа дээр очиод хурууны хийгээ өгөөд тэгсэн чинь төв болоогүй. Тэгээ хурууны хийгээ өгөөд 1 сард өгсөн чинь миний ID card хизээ гарсан гэж 5 сард гарсан. Би одоо аваад 1-2 хоног. 9 сард ирсэн хүн ID card буюу оршин суух үнэмлэхээ 5 сард авч штэ дараа жилийнх нь. Тэгээ эн чинь хотоосоо бас айгу удаан. Жигэн хотод нь болохоор яг хөө ингээд арай хурдан байж магадгүй юм шиг байна. Үйл явц. Милан энэ төр ингээд том хотод руу яваад ирэнгүүт хүн нь их болоод ирэх тусам айгу удаан гарт юм шиг байна. Тэгэхээр юм бичиг баримтын асуудал бол маш удаан. Тэгээд юм нь ерөнхийдөө ойлгомжгүй
хаана юу яах юм мэддэхгүй ирээд сургуультай яаж бүртгүүлэхээ ер нь бол ойлгомжгүй яг яах нь ингээ ойлгомжгүй ажилдаа тийм удаан хүмүүс гэдэг ойлгочиход ер нь бол болно юм нь ерөөсөй ойлгомжгүй манай монголчууд чаримжтай ижгүй юм биш ингээ муухай юм ярихаар жоохон муухай юм тий за яах вэ за ажил олоход хэцүү гэж би хэлсэн тэгээд одоо шинэ биеинд төгслөө гэж бодоход ихтэй хэлэхгүй бол ажилд ороход бас айгүй хэцүү ер нь айгүй тийм чийл хүмүүс шүү дээ айгүй удаан тайван тэр нь ингээ бүх юм нэг нөлөөлцсөн юм билээ л дээ амар тайван газар ирээ ирсэн чинь бүх юм тайван байх үе байрны талаар дахиад нэмэлт юм бол байр нь бүр уусаа одоо Европ штэ биш Европ штэ Европ муулж алдчих ингээ намайг битгий загнаарэ хуучин Европ штэ тэгээ нөө байрнууд айгүй хуучин баригдаад амар удцсан юм болохоор за ингээ гаднаас харахад бол гоё штэ тий гаднаас харахад бол үнэхээр гоё харагддаг гэхдээ яг дотор нь ингээ амьдрах юм бол ус халаадаг халаавар нь муудсан сайн халаахгүй байрныхон дотор талыг тогшвол энэ төр нь муудсан хүмүүс сайн ажиллахгүй хаалган сайн хаагдахгүй хуучин байранд ямар асуудал гарна тэр асуудал бүгдээрээ гарч ирдэг юм болохоор зөвхөн одоо гадна талаас харахад гоё мөртлөө яг амьдрахад яг ямар юм бэ гэдгийг та нар маань сайн бодолцож үзэж ирээрээ гэж бодож байна. За би одоо ингээд сул талуудын бүгдийг ярихад ингээд амар муулцсан юм шиг бол харагдаж магадгүй. Гэхдээ би бол стил Италид бол ялцчгүй дуртай. Би амьдарч байгаа одоо баярлж байгаа юм шин орчин тий шин соёл шин найзууд гээд нэрээ цагаач амар хэрэгтэй. Цагаач ихтэй байхаар айгүй хэцүү бас. Одоо жишээ нь миний амьдарч байгаа газар гэх юм бол юм айгүй цагаач ихтэй газар нь би байртай байгаад байгаа байхгүй. Тийм ингээл гадаа гарангууд тэгээ урд дуур нь явахад ч гэсэн ингээ жоохон хэцүү алуулаа энэ төр сууж мууцсан тийм хүмүүс ингээ байж идэг. Бас одоо миний сурж байгаа ангид ч гэсэн англи хэлээр заагдж байгаа амар тийм international гэж сонсогдож байгаа шүү дээ. Тийм анги байгаа шүү дээ бол миний анги. Буурын орны улсууд бол айгүй хэрдэг. Улсын хүмүүстэй хамт хичээл хийнэ л гэсэн үг. За энэ дэр одоо намайг стенер айр сүнгээр гадуурхдаг юм байна энэ төр гэж тэгэж одоо үзэн ядалт ирэхвдээ бурхан минь за тэгээд би хамаг бүх юм бол ярьлаа. Ямар ч газар сайхан муухай зүйл байгаа. Өөрийнхөө яг ямар газар амьдармаар байгааг тий яг ямар ажил хиймээр байгаа эсвэл ингээд энэ тэрүүгээр амьдарсан юм уу номад юм амьдралтай болмоор байгаа мó гэт таны зорилго таны зан чанар интерес ч юм бол шууд хамаарна интернетээр явж байгаа тэр Италиг бүр үнэхэрийн сайхан гэж бодогдуулаад байгаа тийм мэдээллүүдээс болгоомжлоо битгий тэрэнд тэгж 100% итгээ гэж хэлмээр тийг та нарын бодож байгаа шиг бас тэр интернетээр хэлэгдэж байгаа шиг одоо зөвхөн тийм сайхан юмнууд байдаггүй юм шүү муу зүйл мэдээ сөрөг зүйл бол зөндөө ихтэй Италид бас скам бүр амар их байдаг Италиуд би бинийг амар их скамддаг одоо жишээ нь байр авч байгаа гэхэд би танаас хэллээ шүү дээ байраа сонирхоорой байраа олоорой ижilж байгаа боловч энэ дэр амар гоо ингээл зураг тавьсан тэгээ за та надад ингээд шууд мөнгө төлчих гингүүт таны мөнгө чи авангуудаа шууд алга болчдаг тийм тохиолдол зөндөө их байдаг хүнийг бүр амар их скамддаг Италичууд энэ гэхдээ Италичууд ч байгаа цагаачууд ч гэсэн байгаа тийм болохоор болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна тэгээд бас хулгай амар их байгаа одоо Милан, Ром, Флоренс гэх тийм хотуудаар юу нэмэгтэй хүүхэд ганцаараа болоорой яваад хэрэггүй гэдэг юм байна лээ. Пост нь бол ерөнхийдөө дэжгүүтэй би хэрвээ та нарын хүсвэл сайхан чанаруудыг нь бол хийх өгч болно. За баяртай. За хэрвээ миний хүргэж байгаа мэдээлэл танд таалагдж ивэл эсвэл танд хэрэг болмоор юм шиг санагдж ивэл намайг subscribe хийгээрэй. Subscribe хийж лайк таарсан комент үлдээсэн чинь надад амжилттай мэдээлэл хүргэж байгаа юм шиг хүнд тус болж байгаа юм шиг тийг санагддаг шүү. Тэгээд